Үзэгчтэй Тэнгэртлээс танд үргэлжлэн хүрч байна. Бид COP17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газрын ерөнхий инженер Цэнхэр бүсийн штабын дарга Инхтай Банд ярилцах гэж байна. Өдрийн мэнд төргий танд. Танд ч гэсэн өдрийн мэнд төргий. За энэхүү COP17 бүтээн байгуулалт буюу одоо бүхэлд нь бол та ерөнхий инженерээр нь ажилласан гэж ойлголоо шүү дээ. Тэгэхээр хоёулаа бүр эхнээс нь ярьсан зүгээр ах. Ер нь энэ зохион байгуулалтыг анх яаж гаргасан гэх мэтчлэн та бидэнд ер нь ерөнхий зураглалаа бас өөрөө танилцуулаач. Тэгэхээр яг COP-ийг зохион байгуулахын тулд засгийн газар 12 ширхгийн одоо дэд хороо байгуулсан. Тэрний нэг барилга хангамжийн дэд хороо гэж байгаа юм. Нийслэлийн засаг дарга буюу одоо энэ COP-ийг зохион байгуулах үндэсний хорооны дэд дарга гар удирдуулсан юм ажлын хороо байдаг. За энэ дэд хороо маань ерөнхийдөө энэ барилга хангамжийн одоо ажил бол нэлээд одоо ачаалтаа зохион байгуулалт нэлээд шаардах юм одоо ажил учраас төслийн юм нэгж одоо байгуулъя гэдэг ийм шийдвэр гаргаад ингээд 2025 оны 4 сард одоо энэ шийдвэр гаргасан. За ингээд COP17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газар гэдэг энэ байгууллагыг нийслэлийн дэргэд одоо төрөмжт үлгэрэн газар одоо хэлбэрээр байгуулсан. За ингээд тэр одоо байгууллага маань одоо энэ бүхэл одоо Цэнхэр бүсийн бүтээн байгуулалт одоо төслийн удирдлагыг хийсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл төслийн удирдлага менежментийг зохион байгуулсан. Яам ч юм уу холбогдох газрууд гүйцэтгэгч байгууллагуудаа одоо сонгон шалгуулаад аваад ирэхээр нь манай газар талбай дээр нь уйж удирдлага зохион байгуулалтыг хийж одоо энэ бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн гэсэн үг. За энд бол хоолон байгууллага оролцсон л доо зам харгуу дэд үтсээс гэдэг. Тэгэхээр 25 хүн бол үндсэндээ бид нэр энэ дэд үтсийг одоо гүйцэтгэх ийм одоо үндсэн чиглэлтэй ажилласан. За 26 оны одоо эхээс эхлээд одоо энэ үндсэн одоо төр байгууламжийг байгуулах. За цаашлаад одоо түүний доторх одоо хурлын үндсэн тоноглолыг барих юм ажлууд хийгдсэн. За мэдээж энэ чи одоо нөөцийн байгууллагатай гэрээ игдчихсэн цаанаасаа маш нарийн юм одоо төлөвлөгөөтэй шалгууртай ийм даалгавар байгаа. Жишээлбэл нэг өрөөнд хэдэмжих микрофон бахын, олон улсын шууд дамжуулах юм уу, дамжуулахгүй юм уу, аюулгүй байдлын нөөцлөх юм, микрофон ямар шаардлагатай байх юм ч гэдэг юм уу те. Самт ширээн хэдэн ширхэг байх юм, ямар стандарт хангасан самт байх юм ч гэдэг юм. Ингээд бүх юм нь бол маш нарийн шалгууртай юм байна. За энийг бид хүн хангасан одоо ийм бүтээн байгуулалтыг хийхэд тулд нөгөө байгууллагатайгаа нэлээд тулж ажиллаж одоо ингээ гүйцэтгэжээд байна. За энэнийхээ дараа одоо манай байгууллагын үндсэн одоо чиг үүрэг бол барилга хангамжаа гүйцэтгэх учраас одоо түнтэй холбоотойгоо энэ Цэнхэр бүсийн бүх одоо зохион байгуулалтын ажлыг хийя гэдэг энэ одоо шийдвэрийг аваад ингээд одоо гүйцэтгэж байгаа. За тэгэхээр Цэнхэр бүсийн одоо удирдлагын төв буюу штаб маань юу гэдэг вэ гэхээр энэ бүсд байж байгаа бүх одоо хурлын хэв уушгийг явуулах үст одоо бэлэн байдлыг хангадаг юм үндсэн чиг үүрэгтэй. Цэвэрлэгээ үйлчлэгээ. За тэгээд энэ дотор байж байгаа бусад одоо багуудын уялдаа холбоог хангах, бүх хурлын тоног төхөөрөмжүүдийг бэлэн байлгах, өөрөө одоо савыг одоо яг хурлынхаа өмнө одоо бэлэн байлгаж авах. Тэгэхээр өдөрт одоо нэг өрөөнд бол их олон хурал болно. Дунджаар нэг 70 орчим хурал одоогоор болцоож байна. Нийт одоо байгууламжийн хүрээнд өдөрт бол за ингээд энэ хурлуудын одоо бэлэн байдлыг хангах тухайн үед нь гарсан одоо жижиг сажиг асуудал байх юм бол тэрхийн тушуугаа шийдвэрлэх. За тэгээд мэдээж хурлын орон зайд одоо шаардлагатай цэвэрлэгээ үйлчилгээ нойл одоо хоол ундтай соёлын хөтөлбөрүүдийг одоо үйлчилгээгээ явуулахад нь дэмжлэг үзүүлэх, тэрний бэлэн байдлыг хангахад нь одоо тусцаа үзүүлэх, зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах юм үндсэн чиглэлтэй ажиллаж байгаа. Нийт ард нь ер нь хичнээн баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Бидний нүдэнд бол яг цэвэрлэгээ үйлчилгээний байгууллага, за эмнэлгийн байгууллага, за мэдээж хэрэг хүчнийхэн харагч үүний ард бас ер нь нийтдээ хичнээн хүмүүс ажиллаж ямар зохион байгуулалтанд орж явж байна вэ? За Цэнхэр бүс дээр ерөнхийдөө яг бүртгэгдсэн ажиллаж байгаа нийт 1990 хүн байгаа юм. За энэ бол их олон чиг үүрэгтэй. За тэгээд мэдээж ажлын ачаалаас хамаарат эсвэл ээлжээс хамаарат өдөрт ажилладаг дундаж тоо бол 1330 орчим байна. За энэ хүмүүс юу хийдэг вэ гэхээр одоо цэвэрлэгээ үйлчилгээ, бүх хурлын өрөөний техник удирдлага, бэлэн байдал, за тэгээд дэд үтсийн бэлэн байдал, барилга хангамжийн аюулгүй байдал, дээрээс нь одоо энэ бусад одоо хуралд хэрэгтэй одоо хоол унд, за цаашлаад одоо энэ дээрсэн зочдод үзүүлэх Монголын өв соёлыг таниулах те ийм одоо ажлуудыг хариуцсан нийт одоо олон баг ажиллаж байна. За суурь дэд үтсэгч жишээлбэл интернет хангамжч байдаг юм уу те цахилгаан одоо бэлэн байдал, за цаашлаад одоо энэ зам харгуун бэлэн байдал, янз бүрийн одоо үер ус салхи одоо болоход бэлэн байдлыг хангах те гарсан одоо асуудлыг тушуурхаа шийдвэрлэж явах ийм үндсэн чиг үүргүүдтэй олон баг ажиллаж байна л да. Ингээд ойролцоогоор 1330 за заримдаа 1350 орчим ажилчид бол ачаалаас хамаарат ажиллаж байгаа юм. Өдөр дунджаар 300 гаруй хүн бол хоол уушгийн дэвгүүртээ ажиллаж байна.
За соёлынхан бол тухайн өдрийн хөтөлбөрөөс хамаарат нэг 40-өөс 130 орчим хүн ажиллаж байна. За интернетийн баг дээр байнга 40 орчим хүн ажиллаж байна. За цэвэрлэгээ үүсгэн дээр дунджаар нэг 250-аас 300 орчим хүн байнга ажиллаж байгаа. Гэхдээ хуваарьтай шөнийн гүн цэвэрлэгээ гэж явна, өдрийн цагаар цэвэрлэнэ. Мэдээж чи харахад одоо хүний нүдэн дээр бол ил харагдахгүй байгаа л авчиг бүгд маш нарийн хуваарьтай хөтөлбөртэйгээр цагтаагаа уялдаад одоо ажиллаж байгаа гэсэн үг. Инженер техникийн ажилд голцоо шөнийн цагаар ажиллаж байгаа, бэлэн байдал хангаж байгаа. За янз бүрийн одоо агаар жуулт гэмтлээ гэж бодвол шөнийн цагаар орж ирэх солидогч байдаг юм уу те. Ингээд ажиллаж байгаа. За өнөөдөр энэ 1350 орчим хүнтэй баг дотор ойролцоогоор нэг 250 орчим энэ одоо гадны ажилчид байгаа. Дөрвөн одоо байгууллагын одоо Франц, Хятад одоо олон улсын оролцсон энэ гадны одоо гүйцэтгэгч байгууллагуудын баг бидэртэй яг нэг баг болоод ажиллаж байгаа. Бидний удирдлагын баг гэсэн үг. Хурлын өрөө болгонд дээр 2-3 хүн техникч хийж байгаа. Өөрөлдвөл микрофон юмыг тохируулах, дийлэх зэмний хэвийн ажиллагааг хангахаас эхлээд өнөөдөр бидэрт 31 одоо үндсэн хуралдааны танхим, 2 талт уулзалтын танхимууд, за тэгээд офис болон бусад одоо хурлын өрөөнүүд байгаа. Ингээд энэний хэвийн байдлыг одоо хангаж байгаа гэсэн үг. Нэг хурал бол дуусаа дараагийн хурлын хоорондох зай 30 минут орчим байгаа. Тэгэхээр заримдаа хурал сунжирх юм бол маш богино хугацаанд тэрийг одоо дараагийн байдалд хэвэн болгоно гэсэн үг. Тэгэхээр бид хүн өдөртөө яг энэнийхээ бэлэн байдлыг байнгын хяндаг юм системтэй, автоматжуулсан системтэй. Тэгээ хүн бол өөрийн хариуцсан ажлуудыг шалгаад л тэргээ бэлэн гэдгийг хэлэхээр төвч штабын маань одоо дэлгэцэн дээр хянаж байгаа хүмүүс одоо тухайн байр бэлэн болсон гэдгийг бол хараад хэвийн ажиллагааг нь харж байгаа. За нөгөөтэйгөр янз бүрийн асуудал тоглож гарах юм бол одоо холбогдох инженер техникийн ажилчнууд бусад хүмүүсийг тийш нь явуулаад одоо асуудыг шийдвэрлэдэг байгаа. Одоо бол өдөрт нэг 25-аас 40 орчим одоо дуудлагад ирдэг байсан бол сүүлийн доногт бол 8 орчим дуудлага ирдэг болсон байгаа. За нийт дуудлаганд одоо хариу өгөх хугацаа бол нэг 5 минутаас 30 минутын хооронд одоо шийдвэрлэж байгаа хугацаа байгаа даа. Тэгэхээр энэ байдлаар одоо бид нар асуудлаа шийдээд явж байна. Гурал эхлээд өнөөдөр нийт хугацааныхаа 3-2-ыг өнгөрөөсөн буюу ойролцоогоор 9 дахь өдрөө үргэлжилж байна л да. Тэгэхээр бас яг энэ 9 өдрийн турш гадны зочид Монгол улсын бараг л 4 улирлын нэг өдөр үзэх хэмжээнд цаг агарын хувьд бол маш онцлог болж байна. Тэр утгаараа нөгөө талаас зохион байгуулалтын багт энэ цаг агарын одоо ер нь бусад өөр янз бүрийн саад дотгоруудыг хэрхэн бас даван туулж нөгөө талаас дасан зогцож явж байна. Тэгэхээр яг иймэрхүү томоохон хэмжээний олон улсын арга хэмжээ хийхин тулд бүх үйл ажиллагаагийн процессыг стандартчилсан байх шаардлагатай. Өөрөлдвөл юу болвол ямар үйлдэл авах вэ? Ямархуу одоо хэмжээнд хурдан шуурхай тэргээ шийдвэрлэх вэ гэдэг ийм процессыг маш тодорхой олгоод тэрийг гүйцэтгэх хүмүүс тэрийг одоо яг өөрийн гэсэн болгоцсон бүрэн бэлэн байдал хангацсан байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо цахилгаан тасруул явах вэ? Хин хаанаас ямар юм руу очих вэ? Багаж хэрэгсэл хаана байгаа вэ? Зураг схем нь хаана байгаа вэ? Хин хэнийг хариуцах юм ч гэдэг юм ингээд процесс нэг тодорхой. Одоо жишээлбэл саяны хэлдэг шиг цагаараа юм болоход бид нар бол 5 хоног, 3 хоног нэг өдрийн одоо наривчлалтаагаар цагаараа мэдээллийг манай цаг ур орчны шинжилгээний газар бол биднэрт илгээж байгаа. Ингээд биднэрт наривчлан заавар өгнө. Одоо хэдэн цаг үед эрчимчгээр байна, салхины ямар ахаар байна гэдэг. За эдгээр бүх асуудлуудыг бид нар авсны үндсэн дээр бэлтгэл ажлаа хангадаг байгаа юм. За бэлтгэл ажлаа хангах бас адилхан бороо салхины үеийн одоо авч хэрэгжүүлэх стандарт процесс ажиллагааны юм одоо зааварчилгаа байгаа. За өөрөлдвөл өрөө болгонд одоо усны одоо үүдний дороож тавихаас эхлээд зонтог юмнуудыг байршуулах савыг байршуулна. За зар мэдээллийг хангаад хурлын өрөөн дээр нойтон зонтогтой орж одоо шүүхэртэ орж болохгүй гэдэг заавар өгдөг ч байдаг юм уу. За дээрээс нь одоо энэ үед ажилтаа одоо бэлэн байлгах одоо цов юмар хангах ч байдаг юм уу те. За тэгээд цаашлаад одоо энэ талбайн одоо хэвийн ажиллагаа хангах. За яг манай энэ талбай бол нийтдээ 35 мянган метр квадрат энэ том одоо ийм асфальтсан талбай байгаа. За талбай маань дараа нь одоо нийтийн хэрэгцээнд үлдэх учраас явган хүний стандарттай энэ талбай өөрөлдвөл ойролцоогоор нэг 10 метрт бол 7 см-ийн уналттай ийм талбай юм байгаа. Тэгэхээр өөрийнхөө одоо цуглуулж байгаа усыг гадаргаараагүй үлгээд 1 цаг 30 минутанд бол шавхах үндсэн зорилттой. Гэтэл хурлын мөн ажиллагаа тэрийг шавхтлуулж амжихгүй учраас биднээс маш хурдан энийг одоо татах шаардлагатай байгаа. Тэгэхээр яадаг вэ гэхээр тодорхой цэгүүдэд нь шүүрүүлэх удаг одоо гүйж байгаа өнцөг цэгүүдээр нь одоо шүүрүүлэх удагууд хийгээд тэндээс маш хурдан одоо цааш нь зайлуулдаг ийм одоо ажиллагаанууд явж байгаа. За энэ бол одоо хүмүүс үерт автлаач гэх юм нэг ганц нэг юмд анзаарч ирсэн. Гэхдээ тэр бол одоо бидний стандарт ажиллагаа явж байгаа гэсэн үг. Дунджаар бол одоогийн байдлаар бид ЖХД туршаад үзчихэд энэ стандарт ажиллагаа нь 95% хэрэгжиж байна. Тэгээд 30 минутанд бол усаа за бүрэн зайлуулж одоо чадж байгаа.
За тэгээд энэ одоо процесстэй холбоотой ажиллагаанууд дээр мэдээж жижиг сажиг өндөрлөг үүсэж байгаа. Жишээлбэл одоо хэд хоногийн өмнө зөвхөн манай одоо яг энэ одоо бүсдэр хурлын бүсдэр одоо жижигхэн хар үйл тогтоод 45 минут яг үер бууддаг юм ус одоо бороо орсон маш эрчимтэй бас шилж төлөв нь маш удаан. Ингээд 45 минутын дотор одоо тэр усыг их хэмжээний усыг бид 30 м зайлуулад одоо хэвийн үйлчлэгээ хангасан байгаа. Тэгээ ганц нэг одоо тэр ажиллагаа явж байгаа үеийн зургууд ингээд сошиалаар явах шиг байлаа. Гэхдээ энэ бол одоо ялцгүй байгалийн үзэгдэл. Гэхдээ бидний энийг одоо бүрэн одоо шийдвэрлэх ийм одоо схемтэйгээр ажиллаж байна. За одоо хахад нэг 2 өдөр бороо орох юм шиг байгаа юм. Тэгээ бурхны авлаар дайтайхан байх юм бол бид тэр одоо хурлаа бүрэн давамдуулах боломжтой байна. Одоогоор ерөөхдөө зочдоос бол ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэгдсэн үндэсний байгууллагын логистик баг буюу одоо бидний энэ хурлын барилга боломжийг бүрэн байдлыг шалгаад банк өдөртөө ажиллаж байгаа багаас бол ямар нэгэн гомдол санал байхгүй байгаа. Хурл бол хэвийн сайхан одоо болж байна. За ерөнхийдөө одоо олон улсын төлөөлөгчдийн хэлж байгаагаар бол энэ одоо олон улсад болдог юм хурлын одоо харсан хамгийн л одоо ойлгомжтой цэвэрхэн сайхан одоо үйлчлэгээтэй одоо ямар нэгэн доголдолгүйгээр хурл явуулахаар одоо үйлчлэгээг нь хангаж байгаа ийм одоо байгууламж байна гэдэг одоо зүйлийг бол онцлон тэмдэглэж байгаа. Яг ажиллаж байгаа сэтгүүлчийн хуваарч биш, ер нь иргэний хуваарч гэсэн энд ирэхэд бас яг тээврээс ахуулаад зохион байгуулалт, за манай үйлчлэгээний ажилтнуудын харилцаа соёлоос ахуулаад маш өндөр түвшинтэй сэтгэл ханамжтай байгаа гэдгийг бас танд ташрамт хэлмээр байна. Дээрэс нь яг үүний ард ажиллаж байгаа нийт ажилчдаас гадна бас хамгийн их анхаарал татж байгаа нөгөө талаас талархууштай байгаа хүмүүс бол манай энэ залуучууд одоо сайн дурын ажилчид байгаа. Тэгэхээр эдгээр хүүхэд маань одоо бас залуучуудыг маань яаж ямар шалгуураар хизээ авсан ямар зохион байгуулалтаагаар бас ажиллаж байна. Ерөөсөө нэг хүн чинь бараг л хамгийн доотлолтой хоёр хилтэй байгаа шахуул анзаарагдаад их сүрхий байна л да тий. Тий одоо Монголын маань залуу хэл гэрэлтгээтэй сайхан байна. За нийтдээ улаан загалмай нийгэмлэг нэгдсэн үндэсний байгууллагын одоо манай Монголын одоо сурам төлөөгчийн газартаа гэрээ хийгээд ингээд нэг 600 орчим хүнийг хүүхдийг одоо сайн дурын ажилтнуудыг залуучуудыг сургаж бэлтгэсэн. За энэ сургаж бэлтгэснээс одоо яг одоо цэнхэр бүсийн одоо үр шигаанд 200 хүүхэд бол ажиллаж байна. За энэ дотроо их олон чигүүрхтэй ойролцоогоор 7 чигүүргийн ажил хийж одоо хуваарлагдаж ажиллаж байна. Зарим чигүүргүүд бол хөдөлгөөнд хэлбэртэй, зарим нь бол яг тухайн бүсдэр одоо тогтмол ажилладаг ийм чигүүрхтэй байгаа. Ер нь залуучууд маань бол багадаа нэг хэлтэй, ер нь бол 2 хэлтэй байна. За тэр хэлнийх нь одоо онцлог чадвараас хамаарат бид нар хаана байршуулах вэ, юу хэлэх вэ гэдгийг ингээд зохицуулж байгаа. За сайн дурын ажилтнууд маань бол богино хугацаанд одоо яг энэ талбайн одоо мэдээлэл мэдлэгийг аваад ажлаа гүйцэтгэх чадварыг аваад орсон ч гэсэн маш сайн ажиллаж байгаа. Одоо ингээд эхний 1-2 хоногийн дараа л ер нь бол маш хэвэн болцсон байгаа. Олон улсын одоо төлөөлөгчдөөс бас маш хэрж байгаа. Одоо талархал бол энэ залуучууд их тусархайг одоо тий бидэрт одоо маш сайн одоо чиглүүлж дэмжлэг үзүүлж байна гэдэг ийм одоо зүйлийг хэлж байгаа. Зохион байгуулах хороонд маань олон одоо улсын баг байгаа учраас залуучдын хэл тусламж их хэрэгтэй байгаа. Ягаад тэгэхээр зарим инженер техникийн ажилтнууд маань орчуулгын хэрэгтэй болохоос эхлээд ингээд бэрхшээлүүд болж байгаа. Гэхдээ залуучууд маань бол энийг маш одоо зөв сайхан зохион байгуулад ингээд одоо гомд саналгүй ажиллаж байгаа. За хурлын үйл ажиллагаа өөрөө зарим хурлаадын үлгэр 8-д эхэлж байгаа. Зарим хурлаанууд өөрөө 10 цагт тарж байгаа. За одоо сүүлийн үлдэж байгаа 3-4 хоногт бол хэлцээрүүд нэлээд шахагдаад эхлэхээр тарж байгаа хугацаа бол хойшоо сунана 12 цаг 1 цаг. Тэгэхээр биднес одоо сайн дурын ажилтнуудаа тодорхой одоо хуваартайгаар ээлжлүүлэх, зохион байгуулалтын зөв хийх, тэгээд тэрнтэйгээ холбоотой зохицуултуудыг бус зохицуултуудыг хийх юм ажлууд бол хийгдэж байгаа. За яг дашранд би одоо нэг зүйлийг бас онцлон тэмдэглэмээр байгаа. Ер нь хүмүүс ягаад заавал энэ одоо хотхон байдлаар нь хурлын байгууламжийг ер нь барьсан бэ? Ягаад заавал эсрэг төрөнд ингэ барьсан бэ гэдэг юм нэг бол асуугаад ах шиг байгаа юм. Ягаад нэг буудалд хийчих болоогүй ингэж. За нэгдсэн үндэсний байгууллагын одоо ийм одоо нэг дор синхроны олон хурал явдаг ийм зохион байгуулалттай ажил бол нэг зүйлийг шаарддаг байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр олон одоо хуралд төлөөлөгч хурдан шилжих чадвартай байх хэрэгтэй. Нэг дор одоо хурдан ойролцоогоо нэг 30-аас 70 хурал нэг өдөр болж байлаа гэж бодоход тэр хурлууд руу хурдан шилжих хэрэгтэй байгаа. Тэгэхээр тэр орон зайн хувьд одоо нэг дор байхаас аргагүй байгаа. Хоёрдугаарт болохоор энэ цэнхэр бүс маань өөрөө нэгдсэн үндэсний байгууллагын газар нутаг болж байгаа түр хугацаанд. Өөрөөр хэлбэл түр хугацаанд нэгдсэн үндэсний байгууллага нүүж ирээд өөрийнхөө хурлааныг бүх улсуудаа цуглуулаа хийж байна гэсэн үг. Өнөөдөр 196 орн нэмдэг нь Европын холбоо ороод 197 орны төлөөлөл яг энэ хуралд одоо ороод өөрийнхөө одоо улсынхаа бодлого саналыг хэлээд ингээд дэлхийн нийтийн одоо асуудлыг хэрхэн яаж хамтарч шийдэх вэ гэдэг ийм одоо
бодлого төлөвлөгөө, хэрэгжилт санхүүгийн асуудлууд, эрх зүйн асуудлуудыг ярилцж байна. Тэн дээр нь одоо их олон төрлийн судлаач эрдэмтэн одоо олон нийтийн байгууллагууд өөрсдийнхөө байр суурь санал шийдлүүдээ санал болгоод бодлогод нь тусгуулж байгаа ийм одоо үйл ажиллагаа. Тэгэхээр энэ үйл ажиллагааг одоо зөв зүйтэй явуулахын тулд одоо нэг дор аюулгүй байлгахын тулд одоо аюулгүй байдлын одоо тусгай процесс явдаг. За тэгэхээр энэ одоо цэнхэр бүсийг бол нэгдсэн үндэсний байгууллагын одоо цагдаа нар буюу одоо UN policy гэж бид нэрлэдэг. Энэ цагдаа нар бол хамгаалтыг нь авч байгаа. Урьдчилан судалгаа хийгээд аюулгүй байдлын эрсдлийн зэрэглэл тогтоогоод тэгээд одоо Монгол Улсын одоо хүчний байгууллагууд, аюулгүй байдлын байгууллагуудтай хамтраад одоо энэ аюулгүй байдлыг тогтоож байгаа. Тэгэхээр энэ бүсд бол одоо маш тусгай юм зохицуулт явж байгаа учраас нэг дор одоо хамгаалтыг хэрэгжүүлэх юм чадварчтайхан тул тодхон байдлаар барьдаг байгаа юм. Тэгэхээр одоо энэ КОП гэж бид нар ярьж байгаа одоо талуудын баг хурал буюу одоо дэлхийн улсуудын хоорондын одоо асуудлыг ярьдаг юм нийтлэг хуралдаанууд бол бүгдээрээ яг ийм зохион байгуулалтаар явдаг юм онцлогтой. За тийм ч учраас манайхаа яг энэ одоо олон улсын жишгийг одоо дагаад цаанаас тавьсан шаардлагын дагуу одоо яг энэ хотхныг барьж байгуулад хамгаалтандаа бүрэн хүлээлгэж өгсөн. 13-нд бид нэр одоо барилга байгууламжийн үйл шуганы бэлэн байдлыг бол хүлээлгэж өгсөн. 15-нд болохоор бид нэр энэ одоо бүсийн аюулгүй байдлын бэлэн байдлыг хүлээлгэж өгөөд ингээ нүүбийн мэдл бүрэн шилжүүлсэн байгаа. Цаг гаргаа мэдээлэл өгсөн танд их баярлалаа. Бас үлдсэн өдрүүдэд нь амжилт хүсье. За баярлалаа тань та бүхэн ч гэсэн амжилт хүсье. Баярлалаа. Тэнгэрлэгээс та бүхэнд үргэлжлэн урьж байна.